За сайн байцгаана уу. Би яг одоо Ярмагт байрлах Эль моторсын гадаа ирсэн байна. Хүмүүсүүдийн хамгийн сонирхлыг татаад байгаа Leopard 5 машиныг туршихад ирсэн байна. Тэгэхээр бүгдөө эндээс хөдлөөд дотоос гарч за энэ машиныг туршицгаая. За хамтдаа явцгаая. Уулын замаар Leopard 5 машиныг жолоод туршаад явж байна. За эхлээд машин суухад бол маш гоё тийм тав тухтай тасаг зэрэглэлийн машин суух юм шиг мэдрэмжийг бол төрүүлсэн. За энэ машины бас нэг гол давуу тал нь юм бол автомат жолоолохтой байна. За урд одоо жишээл төгжрөл мөгжрөлд бол ингээд автомат жолоолохтой нь таваад уртлынхаа машиныг дагаа явж байхад бол өөр юм хийгээ явж байхад бол яг боломжтой. Яг гоё тийм санагдлаа. Энэ машинд орж ирээд мэдэрсэн мэдрэмж гэх юм бол битүүмж бас сайтай байна. Түрүү төгжрөлтэй маш дуу чимээтэй газар явж байхад бол гадны чимээ бол ерөөсөө машинаар салоноор ерөөсөө орж ирэхгүй яг ингээд гоё юм вакуум орчинд ингээд орсон юм шиг тийм мэдрэмжийг өгч байна. За энэ хүн машин маань бол урталтай нийл цэцэгчтэй. Бас нэг гоё санагдаж байгаа зүйл нь хөдөө аялалд явж байхад бол нуруу өвдөх тиймэрхүү зүйлүүд маш их гардаг учраас энэ машин өөрөө массажны уртлын хоёр сандал массаж хийдэг системтэй юм байна. За бүгдээрээ массаж хийгээд яваад үзье. За нурууны араас бол маш гоё ингээд түлхэж өгөөд суудлын массажны машин байдаг да яг тэр шиг л санагдаж байна. За би яг одоо Leopard машинаа унаад түүцэн масаа гарцсан байна. Одоо хэдүүлээ 8 одоо смарт удирдлагын системтэй байгаа. Хэдүүлээ цасны мод дээр нь тавиад хамтдаа явж үзье. За одоо энэ дээр ингээд анхуд нь бүх модууд нэгнээр ингээд харагдаж байна. За цасны модон дээр тавиад одоо л шиг ингээд цас ихтэй учраас цасны модон дээр тавиад хэдүүлээ цаашаа замыг хөвшлөх явъя. За цасны мод нь болохоор халтрах, дугуй хий эргэх энэ бүх зүйлээс смарт жолоодлохоор удирддаг болохоор илүү жолоодоход бол тав тухтай аюулгүй ийм машин болно. За одоо бол цас ихтэй юм зэрэг явж байна. За одоо бол ямар ч тийм халтрах малтрах машины жолоодлохын үед бол аюулгүй тийм гарсангүй. Цас ихтэй газараар явхад бол ямар ч саад бэрхшээл алга аюу тав тухтай санагдаж байна. За Leopard 5 машины бас нэг гоё сонирхолтой зүйл нь гэх юм бол бусад машинууд шиг өөрөөр төсөн зүйлээрээ тунах боломжтой байгаа. За миний хувьд бол энэ шатуулууд маш гоё санагдаж байгаа. Яг гэвэл би өөрөө оффроуд машин ундаг учраас дээвэр дээр маш олон зүйлийг багтаагаад ачаад явах юм сонирхолтой байдаг. За энэ шатуулууд ингээд өөрөөсөө ингээд ихлэгдчихдэг болохоор маш гоё үзэмжтэй. Дээрээс нь ингээд даацсан маш сайтай юм байна. За бүгд энэ шатыг туршиж үзье. За одоо ингээд шатан дээр гараад дээрээ өөрөө зүйлүүдээ хамтдаа боксоо тавиад энэ чинь багжаа гэдэг авах юм боломжтой. За ер нь оффроуд машин байдаг бүх юм бол энэ машин хангаж байгаа гэж бодож байна. Өнөөдөр би хотын цагт гараад Leopard 5 2026 оны загварыг бол туршиж үзлээ. За миний хувьд бол хамгийн машинд байдаг хамгийн сүүлийн дэвшил технологи бүх юмыг шингээсэн удирдлагын хувьд бол үнэхээр гоё жолоодоход маш тав тухтай ийм машин байж чадлаа. Тэгээ ингээм хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ энэ хүн машиныг та бүхэн сонирхож ивэл Elf Motors-тэй холбогдорой. Good luck.